Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцсан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. За та бүхэнд Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуульд хүн намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн гадаадд суугаа монголчуудад чиглэсэн бодлогыг та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр Монгол улс бол хүн амын хувьд бол 3.5 сая хүн идэж, аль хэдийн 200 гаруй мянган монголчууд бол гадаад улсад амьдран суурьшиж байна. За тэгэхээр энэ бол хүн амынх нь хувьд бол маш их хүн 7-8% нь бол ингээд гадаадд тогтмол амьдарч байна. За тэгэхээр Монгол улсын хувьд бол үндсэн хуулинд юу гэж заасан байдаг вэ гэхээр Монгол улсын иргэн дотооддоо болоод гадаадд суурьшиж амьдрах хэрэгтэй, аялах хэрэгтэй, төр оршин суух болон байнгын оршин суух хэрэгтэй гэж заасан байдаг. Энэ утгаараа бол Монгол улсын иргэн бол хаана амьдарж байгаас үл хамааран дотоодынхаа хаана гадаад байсан ч гэсэн адилхан Монгол улсын иргэнийхээ хувьд үндсэн эрхүүдээ эдлэх хэрэгтэй гэж заасан байдаг. За энэ зорилгоор бол бид нэр Монгол улсын гадаадд байгаа 200 гаруй мянган иргэдэд чиглэсэн ийм тусгай бодлого гаргаж байгаамаа. Монгол улсын иргэн бол сонгох хэрэгтэй гэж үндсэн хуулиуд заасан байдаг. За үндсэн хуулийн цэцгийн тайлбараар бол энэ тэгш сонгох эрхээ гэж заасан байдаг. За бидний нэгдсэн улс төрийн болон иргэний эрхийн пактд бол тэгш хүртээмжтэй сонгох эрхээ эдлэх ёстой гэж заасан байдаг. За тэгэхээр энэ удаагийн сонгуульд бол гадаадд байгаа иргэд бол зөвхөн пропорционал буюу хувь тэнцвэрсэн хэсэг аль нэг нам эвсэл дугуулах ийм эрхтэй байгаа. 78 буюу олонхийг төлөөлөх хэсэгт бол мажоритар хэсэгт бол саналын ямар ч ирэхгүй байгаа. Энэ утгаараа бол Монгол улс иргэдийн бол сонгох эрхэн зөрчигдөж байгаа. За энэтэй холбоотой ямар гол заалт оруулсан бэ гэхлээрээ хүн ам газар зүйн онцлогт нь нийцсэн бүрчилсэн сонгуулийн тойргийг байгуулах замаар хэлийн чандад суугаа Монгол улсын иргэдийг улсын их хурлд шууд төлөөлөлтөй болгоно гэж заасан байгаа. Тэгэхээр бид нар энэ удаагийн сонгуульд бүрчилсэн тойргуудаар ингэж мажоритар хэсэгтээ 78-ыг сонгох хэсэгтээ оруулж байгаа. Гэтэл энэ хэсэгт бол гадаадд байгаа иргэд маань сонгох хэрэггүй байгаа буюу бид гадаадд байгаа иргэдийг төлөөлдөг зөвхөн 48 гишүүн байна. 78 дотроос гадаадд байгаа иргэдийг төлөөлдөг ямар ч их хурлын гишүүн байхгүй учраас бид нэр гадаадд байгаа иргэдээ тусгай ийм сонгуулийн тойр гаргаж өгөөд гадаадд байгаа иргэдийг шууд төлөөлдөг их хурлын гишүүдтэй болёо гэж мөрийн хөтөлбөртөө заасан байгаа. За ингэж авахдаа сонгох эрх бол мэдээж бол олон арга байдаг. Аль 19-р зууны үед баталгаад шуудангаар санал авах эрх нэгдсэн байдаг. Тухайлбал маш их дайн дажинтай байсан үед бол маш их хэмжээний залуучууд нь тийм ээ эрэгтэй цэргийн насны эрэгтэйчүүд маш олноороо ингээд гадаад улсад дайн байлдаанд явж явах үедээ энэ маш чухал сонгуулийн сонгогчийн сегментийг бол сонгох эрхийг нь олохын тулд баталгаад шуудангаар саналыг нь авдаг ийм арга бол аль 19-р зуунд нэгтгэсэн байсан. За энэтэй холбоотой ямар заалт оруулсан бэ гэхлээрээ сонгуульд баталгаад шуудангаар урьдчилж болон цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлэн оршин суугаа байртаас үл хамааран үндсэн хуулийн тэгш сонгох эрхээ эдлэх боломжийг нь нээнэ гэсэн үг.
Тэгэхээр гадаад аялах гэж байгаа бол жишээ нь одоо яг Монголд одоо сонгуулийн өдөр нь Монгол байхгүй гэдгийг мэдэх юм бол урьдчилаад одоо шуудангаар санал өгөх боломжийг нээж өгье гэж байгаа. За одоо орчин үед бол бид нэр одоо захин үндэстэн болж байгаа гэдэг үднээсээ бид нэр яагаад цахимаар бас санал авах боломжийг нээж болохгүй гэж үднээс бид нэр цахимаар санал өгөх боломжийг нь дараагийн 4 жилдээ эрхийг нэнэ гэж мөрийн хэлбэрээр заасан байна. За 90 оноос хойш бид нар Монгол улсын иргэд бол чөлөөтэй гадагшаа зорчих боломжтой болсноос хойш маш олон иргэд бол 90 оноос 2000-ад оноос ингээд гадагшаа суурьж ирсэн. Тэнд байхдаа маш олон одоо монголчуудын холбоо, сайн дурын нэгдлүүд чиглэлээрээ тийм ээ спортын холбоодууд, урлагийн холбоодууд, за эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутнуудын гих мэтчлийн холбоодууд маш их одоо үйл ажиллагаа сайн дураар явж ирдэг. Гэтэл төдийлөн манай засгийн газараас бол эдгээр холбоодуудтай хамтрах ажиллах одоо төдийлөн ийм бодлого байдаггүй. Тэр байтугай бүр одоо гадаадд байгаа иргэдэд чиглэсэн тусгайлан гаргасан тийм том бодлого байхгүй. Зөвхөн нэг тийм зөвгийн өөр хөтөлбөр за дэлхийн монголчууд хөтөлбөр гэх мэтлэн зөвхөн засгийн газрын хэмжээнд баталдаг нэг хөтөлбөр байдаг. Гэтэл бол биднэрт бодлого байхгүй байгаа. Зөвхөн өөрөөр тухайлбал одоо Монгол улсын гадаадд байгаа одоо үнээр мэрэгчлээ хүмүүсүүдийг л эх орондоо өрсөн юм бодлого байсан. Гэтэл цаана маш олон иргэд байна шүү дээ. Өөрөөр мэрэгчлэр ажиллаж байгаа, өөрөөр заавалчгүй одоо эх орондоо ир гэдэг ийм одоо уриалсан бодлого бол одоо өнгөрсөн хугацаанд явж ирсэн. За дэлхийн монголчууд хөтөлбөр бол одоо зөвхөн нэг хөтөлбөр төдий. Ингээл нэг маш олон хамтарч ажиллана гэсэн хөтөлбөрөд орсон мөртлөө засгийн газраас ямар ч төсөв тавьдаггүй. Ингээд ихэнхдээ гадаадтайгаа иргэдээр тулгуурласан тэдний сайн дурын цаг хугацаа мөнгийг ингэж оролцуулсан ийм бодлогуудыг явж ирсэн. Тэгэхээр бид нар хэрвээ цаашид одоо хөгжиж ивэл гадаадтайгаа иргэдээ үнэхээр биднийхээ өөрсдийнхээ үндэсний баялаг гэж үзэж хүн намын хувьд бол үндсэн мөрийн хөтөлбөр тухайлбал гадаадтайгаа иргэдийг Монгол улсын хөгжлийн түлхүүрээ гэж үздэг. Энэ ч утгаараа одоо маш олон одоо хөгжсөн улсууд бол гадаадд байгаа иргэдийг тусгайлан чиглэсэн бодлого тэднийг тулгуурлаж одоо технологи хөрөнгө оруулалтыг татсан гадаадд байгаа иргэдээрээ түшгэлж хөгжсөн маш олон улсууд байна. Солонгос байна, Япон байна, Хятад байна, Тайван байна, Израиль байна гэх мэт байна. За энэ дээр ямар холбоотой заалт оруулсан бэ гэхээр хэлийн чандад суугаа иргэдийн идэх санаачлагыг дэмжиж монголчуудын холбоо байгууллагуудтай хамтран ажиллах эдгээр төрийн үйлчлэгээний зарим чиг үүргийг шилжүүлэх, эх орондоо буцаж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх төрийн цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр бид нар зөвхөн нэг тийм гадаад харилцааны яамны хэмжээнд л гадаадтайгаа иргэдээ хамтарч ажиллаж байна. Энийг ерөөсөө болоод бүр цогц бодлого гаргая гэдэг ийм уриалга гаргаж байгаа. Энийг хэрэгжүүлснээрээ гадаадтайгаа монголчууд үнэхээр яг биднийхээ өөрсдийнхээ хөгжлийн түлхүүр гэж үзэж харьцаж зүгээр л нэг одоо гадаадтайгаа иргэд одоо юу гэдэг эргэж ирээ гэдэг нэг талын уриалга биш. Тэнд нь байхад нь ч гэсэн Монгол улсынхаа хөгжилд төв нэмэр оруулах ийм цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байна. За одоо 200 гаруй мянган монгол иргэд ингээд гадаад байна. Одоо ингээд бүр 2 дахь үеийн, 3 дахь үеийн ингээд гадаад төрсэн монгол хүмүүс бий болж байна. Бид нар бол ингээд тухайн улсынхаа одоо хуулийнхын дагуу ингээд тухайн улсынхаа иргэн болоо явцдаг. Монгол улсынхаа иргэншлийг ингээд авахгүйгээр ингээд явцдаг. За Монгол улсын одоо хуулиар бол давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Гэтэл маш олон одоо Монгол үндэстнүүдээ, Монгол иргэдийнхээ хүүхдүүдээ ингээд гадаад улсын иргэн болгоод тухайн улсынхаа болгосон хүчин хөгжилд ингээд алдаад байгаамаа. Тэгэхээр эдгээр иргэдийг нь уриалсан, за нааша татсан ийм юу эрэхтэй, хууль эрхцэн орчин эрэхтэй. Энэ утгаараа бид нар одоо Америкийн ногоон карт гэж байдаг шиг бид нар Монгол улсад юу гэж заасан бэ гэхлээрэ Монгол улсад нэвтрэх, амьдрах эрх бүхий бүх гэрээгээ картыг гадаадын харьяат монголчуудад олгох хууль эрхцэн зохицуултыг бий болгоно. Энэ хөх гэрээгээ гэдэг ойлголт анх одоо захин мөртэй холбоо гэж байдаг. Энэ одоо гадаадтайгаа иргэдийн анхны одоо нэг тийм нэгдэл дөнгөж интернет, имэйл хөгжиж байгаа үед бий болсон аль одоо 25 жилийн өмнө бий болсон нэгдэлтэй. Энэ байгууллагаас хөх гэрээгээ гэдэг картыг олгоё. Одоо үндсэндээ бол одоо Америкт бол ногоон карт гэж байдаг шиг яг л одоо бид нар бас энэ Монгол одоо үндэстнүүдээ
эх орн одоо дэлхийн нутагтаа татсан ийм бодлого байх хэрэгтэй. Тэдэрт одоо хөх гэргээ гэдэг одоо картыг олгоод одоо сонгуул өгөхөөс бусад эрхийг нь бас олгоод Монголд амьдрах, Монголд үйл ажиллагаа хийх, Монгол бизнес эрхлэх, Монголд ажиллах, Монголд сурах ийм боломжийг нь олгосон хөх гэрээгээ гэдэг картыг олгоё гэж энэ мөрийн хөтөлбөртөд оруулсан байнамаа. За түрүүн би анх хэлсэн одоо Монгол улсын үндсэн хуульд бол Монгол улсын иргэн хаана амьдарж байгаа сүл хамааран адилхан иргэний эрхээ эдлэх эрхтэй гэж заасан байна. Монгол хүүхэд бол хувийн сургууль сурж гин үү, улсын сургууль сурж гин үү хамаагүй бид нэр бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох энэ үндсэн хуулийн заалт байдаг. Энэ хүрээндээ бид нэр хувийн сургуулиуд ч гэсэн одоо тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж Монгол улсын иргэнийг боловсрол олгож байгаа гэдэг үднээсээ хувийн сургуулиуд ч гэсэн өгдөг. Энэтэй холбоотойгоор маш олон гадаадд байгаа иргэдийн хүүхдүүд төдийлөн одоо монгол хэлээ сайн сурч чадахгүй, сурах боломж нь байхгүй ийм байдаг. Маш олон одоо монголчууд олноороо байдаг одоо хотуудад бол сайн дурын ийм монгол хэлний сургууль, монгол хэл соёлын төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Сайн дурын үндсэн дээр Монгол улсын иргэд маань хүүхдүүдээ өөрсдийнхөө эцэг эхүүд нь зардлаа төлөөд ингээд хагас бүтэнсээ өдөр монгол хэллийг нь заах, монгол соёлыг нь заах ийм сайн дурын үйлчилгаанууд явдаг. Сайн дурын үндсэн дээр. За тэгэхээр бид нар үндсэн хуулиар заасан бүх нийтийн ерхий боловсролыг төлбөргүй олгох үндсэн хуулийн үүргийн хүрээнд элийн чандад үйл ажиллагаа явуулж буй монгол хэл соёлын сургуулиудад дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. За зөвхөн одоо монгол хэл соёлын сургуулиуд дэмжлэг үзүүлэхээс гадна биднэрт гадаадд суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд чиглэсэн цогц хөтөлбөр бас шаардлагатай. Энэ хүрээндээ бид нэр гадаадд суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан бие монгол хүн гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ бол одоо Монгол улсын иргэн байх, монгол хүн байх, монгол соёлыг ойлгох, монгол ахуйг ойлгох ийм хүүхдүүдийг Монгол улсын иргэдийн хүүхдүүдийг одоо олгох юм аа. За энэ зөвхөн одоо Монгол улсын иргэдийн хүүхдүүдийн тухай ярьж байна. Бид нар бас ингээд Монгол үндэстний хувьд Монгол туурхтнуудад чиглэсэн бодлого хийх шаардлагатай. Энэ хүрээндээ бид нэр дэлхийд даяар тархан суурьсан Монгол үндэстэнд монгол хэлээр боловсрол эзэмших боломжийг олгох диаспора боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Маш олон бид нэр одоо Монгол улсад амьдарж байгаа монгол үндэстнээс гадна дэлхийд даяар суугаа маш олон монгол үндэстнүүд байдаг. Энэ хүмүүсүүдийг ч гэсэн биш наашин татах монгол хэл эзэмших ийм боломжийг нь олгох ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасан. За гадаад байгаа иргэд маань маш сайн дураараа маш одоо монгол улсыг сурчлах арга хэмжээнд хийдэг. Монгол иргэдэд чиглэсэн бодлого хийдэг. Наадмаа маш том өргөн хүрээнд зохион байгуулдаг. Цагаан сараа зохион байгуулдаг. За энэ хүрээндээ бид энэ үйл ажиллагааг дэмжих хүрээнд нь юу гэж заасан бэ гэхээр Монгол улсыг сурталчилсан хэлийн чандах монголчуудын зохион байгуулдаг Монгол туурхтны наадам, цагаан сар зэрэг уламжлалт баяр болон хөрөнгө оруулалт, соёл аялал жуулчлалын зэрэг арга хэмжээг бодлогоор дэмжинэ гэж заасан байна. За маш олон улсуудтай бид нар бол бас нийгмийн одоо хамгааллын хилцээрүүд хийж байгаа. Энэ бол одоо гадаад төлж байгаа нийгмийн даатгалыг Монголдо ирэхлээр нь тухайн улсынхаа одоо нийгмийн даатгал сангаас нь наашаа шилжүүлж ирдэг юм гэдгээ. Гэтэл бид нар бас эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг нь нээж өгье гэдэг үднээс гадаадд суугаа монгол иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах тогтолцоог бий болгоно гэж заасан байгаа. Тэгш одоо боловсрол олгох хүрээнд бид нар гадаадд сурах боломжийг нь нээх, санхүүгийн боломжийг нь нээх үднэс Монгол улсын одоо маш олон боловсролын сангийн тэтгэлгүүд байдаг. Гадаад байгаа ч гэсэн монгол иргэдийн одоо монгол залуучуудад энэ одоо тэтгэлэг хамрагдах боломжийг нээх үднээс оршин суугаа газраас үл хамааран монгол хүүхдүүдийг сургалтын зээл болон сургалтын төрийн сангийн тэтгэлэг тэгш шударгаар хамрагдах боломжийг бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр Монгол улсын иргэнлэн бол адилхан боломжоо илэх ёстой, боловсролын тэтгэлэг хамрагдах ёстой, ерөнхий боловсролын одоо мэдлэгээ төрөөс олгох хүрээндээ авах идэх ёстой гэсэн заалтуудыг яаж байгаа. За эцэст нь энэ дундаа хамгийн одоо гол заалтыг дахиад нэг онцлоод хэлье. Хамгийн ихэнд хэлсэн заалт бол ерөөсөө л сонгох хэрэг. Гадаадд байгаа иргэдийг төлөөлдөг их хурлын гишүүнтэй, парламентын гишүүнтэй болох юм бол эдгээр их хурлын гишүүд маань бүх одоо төрийн бодлого, улсын их хурл хилцэж байгаа бодлого, жил болгон баталдаг төсөв болгонд гадаадд байгаа иргэдийн асуудлыг хөндөж, гадаадд байгаа иргэдийг одоо их ашиг хамгаалсан, их ашиг тусгасан ийм их хурлын гишүүдтэй болох үднээс бид нарыг ийм одоо үндсэн
Хүрээнд маань дараагийн одоо 4 жил төрийн бодлого хууль манай сонгуулийн тогтолцоонд оруулаад 2028 оноос бид нэр гадаадтайгаа иргэдийг төлөөлдөг ийм улсын хурлд шууд төлөөлтөй болох нь бол манай энэ гадаадд суугаа монголчуудад чиглэсэн бодлогын үндсэн одоо хамгийн чухал заалт юм аа гэж үзэж байна. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.